Ингээд энэ уламжил бол Японд ч тэр Монголд ч тэр одоо дэлхийн дорн дахны бүх улсуудад байна. Ер нь одоо яг энэ даншиг гэдэг дээр ярихад бол юм байгаа юм л да. Бид нар бол яг Монгол соёл гэхээр л одоо морь бүхний тухай бол ярьдаг. Гэвчиг бол үндсэндээ хүрээ цам бол хүрээ цамын хавсрах шинжтэй явж ирсэн одоо цэрэг татлахын үзлэг зүйл шүү дээ. За одоо бол бид нар энэ цамын одоо хамгийн чухал хүн гарч ирж байна. Энэ одоогийнхор бол бүжиг дэглэж гэсэн үг л дээ. Чамбан буюу цамын ноён гэдэг. Одоо энэ цамын дэглэж байгаа. Тэгээ одоо цамын одоо хамгийн гол хүн нь бол энэ хүн бол одоо гарч ирээд үндсэндээ хамгийн анхны цамыг цамнах гэж байна. За энэ хүн бол одоо баруун гартаа, пүрэв зүүн гартаа банд байна. Гавал аяа барьсан байна. За энэ бол одоо та бүхэн амьсгаа дараа харах хэрэгтэй. Энэ бол үнэхээр одоо гарын хөлсгөөнөр одоо голсныг нь бүжиг, хөлийн хөлсгөөнөр голсон нь бол одоо хариалга гэдэг нь шүү дээ. Гар хөл хоёулаа нийлсэн байх юм бол энийг ая байдал гэж нэрлэдэг байхгүй. Үндсэндээ бид нар бол одоо энэ уламжлалаа мартаад энэ цам байхгүй болсноос ганцхан бүжиг гэдгээр бол бүх зүйлд тавиад цамын бүжиг гэх яриад байгаа тийм. Одоо ингээд чам бол одоо тэр гол сорын байсан очоод. За энэ одоо хамгийн анхны хоёр цам гарч ирэх байсан байна. Хоёр багцсан. Ер нь 1639 онд анхны даншиг наадам одоо зохион байгуулагдажсэн гэсэн. Түүнээс хойш бол бас яг энэ цам харих эсвэл байсаар л ирсэн. Тэр нь яг энэ жил бас олон даншиг машиг энэ наадам болоод хүч тарамдаа. Ер нь бид нар энэ цамынхаа уламжлалт бол их хүч тавиад багийн төрлөх тансаг байсан гэдэг. Одоо бидний энэ харж байгаа бурхан бол гугур гэдэг бурхан. Одоо хамгийн анхны цам багт цам буюу гарч ирж байна. Үүний дараа бол гугур луваа хоёр гарч ирж байна да хамгийн ихний. Одоо ингээд чамбан буюу одоо цамын ноён очоод үндсэндээ энэ цамын талбайдгаар цамнах энэ зэрлэг өгч байна. Зөвшөөрлийг өгч байна. За ингээд одоо анхны хоёр багт цам дэлгэн бол одоо бүгдээ ингээд сайхан амьсгаа дараа харьяа. Дотроо одоо сайхан бодоо залбираад монголчууд бидэнд одоо нүүлээд байгаа гай зовлон зуд төрхөн энэ бүхэн одоо арилах болтугай гэдэг. Их болсон 6 жил хамаг амьтны төсвийн тулд бол сайхан дотроо хараад өөрийнхөө сайхан зүйлийг дотроо өөртөө бодож шингээж буян ураачлан цамын эслэлийг бас харах хэрэгтэй юм байна гэдгийг бас өдөрчтэй дахин тодтогч гэлээ. Одоо ингээд сайхан хөгжимтэй ингээд яг юугаар харсан хэрэгтэй тий. Баггүй цамчин бүжиг хоёр ангиас багтан цам бүжигдаар цамын бүжигдэл эхэлдэг. Одоо талбайд хоёр гугур буюу цагаан эрдэг яваад шар эрдэг жосон нарын дүр тамуу галлингийн дөрүнтэй татсан айдгууны дор эрдэг номон хаан манжин чөлтийн зардаг бож тэд өөрсдийн омог байдлыг үсгэж тарны уйлсаар бүтээлийн байшингаас гар цамын гортгны үүдэнд хүрч цамнах гэж байна. Now, two gogors are going to perform their psalms. Two gogors are the messengers of Erdek Nomung Hang Damjing Chocho. They come out of their residence by generating the pride of the deity and chanting their heart mantras. Then they perform their psalm in front of the psalm area. Their performances symbolically represent the following deeds: spreading devil's skin, distracting harmdoers, destroying the enemies of the religion and living beings. Энэхүү хоёр цам нь цамын газар
хорд мангасын арсыг дэлгэн татаад хордон хөнөөлтөнгүүдийг тэрэмдэн ботолгож шашин амтны дайсны оронг ширв хуй салхиар дэвдэж үлдэхийн зан гөлнө. They're performing the psalms in order to destroy. Нөгөө бол 10 гартаа бэрээ барьсан. Зүүн гартаа бол хүн цустал барьсан өдрийн барьцтай байна. За энэ өрөөжин буюу ясан чимэг гэж хэлдэг энэ биеийн дээгүүр байгаа. Дээлэн дээгүүр байгаа нь ховч. За тэгээд үндсэндээ рүүлийн дээр одоо ингээд яг энэ бол энэ тухайн бурхтын өөрсдийн явдал тэрийг л одоо хүн гэж бүжгэлж байгаа. Хүн одоо цамж үзүүлж байгаа ийм сайхан урлаг юм байна л да. Манай Тэр бурхтын дүрд орж байна л гэсэн үг нэг талаараа. Энэ одоо бүжиглэхийн тулд энэ цамж бүжиглэхийн тулд олон хоног дискод суун энэ бурхныхаа тарныг тоолно. Маш хариуцлагатай. За тэгээд одоо нохоонд хазуулаагүй сахил санвартай ариун ийм хүмүүс бүжгэлдэг. Тэгээд өөрөө тэр хүн бурхан болж юм тооцож байгаа. Хоёрдугаар бидний одоо зөвхөн ингээ бурхан гэдэг одоо зургаар хардаг энэ зүйлийг бол багтаа болоод ингээд ирэхээр бол одоо бид нэр яддаг чинь 3D анимашн гэж тийм 3D анимашн. Одоо 3D буюу одоо 3 хэмжээнд орон зайд гэж үзүүлж байгаа юм хэрэг юм л та. Энэгээр бол одоо маш гайхамшигтай. Энэ хувцас хэрэглэл бол их тансаг харагдаж байна. Нөгөө хүн нүдээр харж баясна гэдэг бол бас яг энэ дээр бол бас харагдаж байна л та. Тийм манай дамнар залуучууд бол сайхан бэлдсэн. Энэ гандан бол энэ нэлээд урт хугацаагаар бэлдсэн. Тэгээд энэ сайхан хариж байна. За энэ луугийн хөрхрөл гэдэг хөгжмөлдөө цаана татж байгаа бүрээ бол 4-5 янзын одоо хайдан татдаг юм их бүрээ. Цамаарих өсвөл бас нөгөө цаг хугацааны хувьд ч гэдэм үү өдөр сарын хувьд бол тодорхой бас хугацаанд тавигдах хэрэгтэй байдаг. Тий одоо хүрээний цамууд бол зуны сүүл сар, намрын ихэнх сард янз ер нь зуны сүүл сарын 25-6-ны үеэр татдаг цам гардаг байсан. За энэ дашчин хөрлөлийн хэд гэж байгаа да байсандаа одоо энэ дамдар жигдээс хойш одоо буурна байдаг. Тэр хэд бол одоо энэ цамын хүмүүс цамчингууд бол тэнд их бэлтгэл хийдэг. За тэгээд энэ дамдаржаа хэд зүүн хүрээний одоо яг энэ төрийн ордон байгаа энэ газар л одоо гол цамдаг энэ газар байсан. Дээр байдаг тийм. гол газар байсан байна. Тэгээ энэ бол ерөөсөө хувц сэргэлэл энэ цамын одоо энэ хувц сэргэлэлд бол тэр өглөгийн эзэн жандаг болно гэдэг бол тэр үед бол их нэр мэдээ хэрэг байж тээ. Одоо хамгийн гол үзүүл одоо хамгийн гол тэл бишрэлийн ийм одоо зүйл учраас одоо энэ ясан чимгийг бол энэ тэмээний ясаар хийдэг юм да. Энэ рүүжин буюу ясан чимгийг бол тэгээд бол манай хуучин хүрээний цамын хот бол одоо зааны ясаар хийсэн байсан. Зааны ясаар хийсэн. Одоо бол тэмээний ясаар. Тий одоо тэмээний ясаар хийсэн. Тэгэл энэ дээлний торог гэхэд бол дандаа таж магнаг, хөл магнаг, нуул магнаг гэдэг олон одоо магнаг торгоор хийдэг байсан. Энэ багны хувьд бол одоо голцоо цаасан шуумдаар хийж ирсэн. Ер нь энэ цамын эслийг үзэхээр гадныхан их олон зорж ирсэн байна. Тэгэхээр дараагийн жилүүдэд бол тусгай хөтөлбөрт орж учраас илүү олон жуулчид ирэх байхаа гэсэн ийм одоо төлөвлөгөөтэй байгаа шүү дээ. Манай Монгол цамыг гадныхан ер нь хэр судалт юм бэ? За хамгийн анх 1895 онд Оросын эрдэмтэн Брежнев гэдэг хүн бол одоо Монголын цамын тухай дэлхийд одоо анх мэдээлсэн байдгийг. За тэгээд үндсэндээ тэрнээс хойш бол Германы эрдэмтэн манай Эренчунгаатай хамтраад бас энэ Монголын цамын тухай ном бол бие даасан номыг герман хэлээр 1974 онд гаргасан. За манай Монголд ажиллаж исэн Кимура Аяко гэдэг одоо бид нар мэднэ те. Сэтгүүлч энэ хүн бол ер нь бидний багшуудад Хамшрангийн Хөрлбаатар багшаар өдөрдуулаад үндсэндээ энэ цамын хүрээ цамыг одоо бусад дэлхийн цамуудтай харьцуулсан судалгааны ажил хийж доктор хамгаалсан. За хамгийн сүүлд 2012 онд бол Австрийн Вений их сургуульд бол Монголын мөнгөн чимэг гэж доктор судлаач бол хүрээ цам Эрдэнэзүү цамыг бол харьцуулж докторийн зэрэг хамгаалсан л та. Бид нар ерөөсөө энэ олон жил бол энэ хүрээ цамаас гадна одоо Нярлын хүр цам, бусад одоо тамийн цам, олон цамуудаа судлах ажлыг ерөөсөө зогсоогүй. Ялангуяа манай шинжлэх ухааны академийн хэлж зохиол хөрөлнгийн төвдийн судлалын салбар бол энэ дээр бол
ерөөсөө таслгүй явж ирсэн ийм боломжтой. За одоо Шинда Дүнжам гэдэг дараагийн одоо энэ хоёр баг гарч ирлээ. Энэ хоёр бол одоо Дүнжам бол одоо баруун гартаа сэрээ Шиндан бол зүүн гартаа ширүүлэн барьсан. Баруун гартаа за зүүн гартаа бол мөн тусгаал ингээд барьсан. Ийм догшин дүртэй болтол байгаа. Одоо манай хүрээ зам гарт. Одоо энэ цамын хамгийн гадна талын гартаар цамж байгаа юм да энэ баг цам. Монгол цамын судалгааны ажил ер нь ямар төвшөнд явж ирсэн. Та дээрэс нь яг одоо бол нөгөө их сургуулаарч гэдэг юм уу нөгөө оюу дагуугаас нь тийм чиглэлээр бол судалгааны ажлууд за хөтөлбөрт нь ороод ингээд хичээл болоод явдаг ийм зүйлүүд нь хэр байд юм бол. Одоо бол үндсэндээ их сургууль бол шинэ бүтцээр шашин судлалын техникийг болсон, их хүчний судлалын техникийг болсон. За ингээд үндсэндээ бол энийг судлах хүмүүсийн бэлтгэх одоо энэ уламжлалыг ер нь татарч байгаа гэж хэлж болно. За яг энэ хүрээ цамаар гэх юм одоо энэгээр бол дагсан судалгааг бол өөрийн сонирхлоор болцоо хийж ирсэндээ за миний хувьд бол миний багш одоо хэл бичгийн ухааны доктор Тамсрын Өөрлбаатар та бүхэн мэднэ те манай одоо алдартай нийтдээ багш маань бол цамын цонхор тэмдэглэдэг. За тэгээ судар шиштрийн бэлтгэл бол ший замын одоо шиштрийн тухай нэлээд дэлгэрэнгүй судалгаа хийсэн. Манай ер нь одоо хойшлон жилүүд хамгийн одоо гол судалсан хүн бол манай Хөрлөбаатар багш Бямбэ Бимчингой их тэмч. За Баянбаатар түүний тэм бам байсан. Шашин дэдэд одоо энэ судалгааны ажил хийжсэн. За ингээд мөнгөн жимэг гэдэг одоо шинэ залуухан доктор бүсгүй одоо Австри улсад амьдардаг. За тэгээд ер нь бол бас энэ яг багны энэ уур хийж энэ талаар одоо энэ гараад ирсэн байгаа энэ хэрэг бол одоо энэ төв асрын доор байгаа энэ цамын гортхийн төвд байгаа энэ жахрын байлын сорыг бол одоо ингээд бузралахаар ойртдаг их шог дүрлдэ. Тэгээ энэ үед нь бол тэр нөгөө одоо харж байгаа тэр цаанууд тэр Шижир Баатар, Бүү Баатар хөөгд ингээд байгаа. Ойрт толдгоо. Цамын дуртай гэж дом болж байгаа ингэж үргэж байгаа ч гэдэг юм уу тийм. Энэ бол одоо хөгжим, дуу бүх юм одоо бүрдсэн нүүдэлчдийн маш өрмөц одоо театр буюу жүжиг, дуурийн тийм соёл гэж үздэг авсарсан нийгэм. Тэгээд энэ утгаар нь бол гадны судлаачид, гадны зүрх бурхны шашин судалдаг сонирхдаг хүмүүс бол манай хүрээ цамыг үзэх сонирхолтой. Ягаад гэвэл ийм дэлгэрэнгүй тэгээд ийм гоё уран тансаг одоо Монголын тухай төсөөлөл бол 20 дугаар зуунд ганцхан юм цамаар л дамжиж одоо дэлхийн ард түмэнд хүрсэн. Тэр үед бол одоо ийм үнэтэй театр, ийм үнэтэй хувц сэргэлттэй, ийм олон хүн оролцдог ийм театр бол одоо бас дэлхийн улсуудад харилцахгүй гараагүй байсан. Барууны улсууд бол жишээ. Энэ утгаараа бол манай Монголын хүрээ цам бол гайхамшигтай л да. Тэгээ яг сүүлийн хэдэн жилүүд бол одоо энэ төвд болоод Өвөр Монголд гарч байгаа сүүлийн хэдүүд гарч байгаа цамыг бол ер нь нэлээд судалсан. Юу гэхэд бол ерөөсөн манай хүрээ цам бол үнэхээр тийм тансаг хийсэн хийдэг байсан юм лээ. Одоо тэр бол олон жишээ баримт, олон одоо харьцуулсан судалгаагаар бол гаргаж байна. Цам харих ёслол эхлэхийн өмнө бол та дутгаж хэлжсэн. Яг энэ гортог татсан энэ дотгошоо орж болдгоо юм шүү. Нэг талаараа бол бас нөгөө энэ энерги талаасаа гэж яриад байсан. Энэ хэрэг явж байгаа энэ зүйл бол бас нөгөө монголчуудын цэцэг бишрэлтэй холбоотой муу зүйл байд юм шүү. Энийг ингэж үргэж яд юм уу? Энийг ингээ байхгүй болгож яд юм шүү гэсэн санааг л нэг ясандаас илэрхийлээд байна. Ийм л дээ яг одоо яг энэ Монголын ногоон дэвжин дээр байгаа хүмүүс одоо энэ хүмүүс долоон газрын одоо босаадаг навдаг шийддэг одоо газрын эзэн жиг бачаад тэр нь одоо ямар л одоо байна энэ хүмүүс одоо тэр амтэн тэр жиг бач одоо нөгөө ертөнцтэй бидний одоо зэрэгцээ ертөнцид амьдарч байгаа тэр хүмүүст одоо хүндэтгэл үзүүлж байгаа шүү дээ. Манай монголчуудын одоогийнхоор бол одоо хүндэтгэлтэй хандаад тэр хүмүүс гуйгаад одоо энэ газар орныг сайхан болгож хөгжиж гаргаж байгаа зүйл учраас одоо энэ гортыг тухайлан гортыг татаад тэр гортыг дотроо бол одоо газрын нүд буюу одоо хамгийн гол газар гэж үзээд эндээс нь одоо тэр нийтээр тайвшруулж тайтгаруулж одоо баярлуулж байгаа ийм зам байсан л да. Ер нь бол нууц тарины ёсны их өндөр
зүйд гарсан. Хоёр шөндөө буюу Евангелиэд нэрнэ. Цам харих ажил маань яг хугацааны хувьд хэдийгээр хугацаанд одоо харьяадیں۔ Өнөөдөр бол яг төлөвснөр бол 5-6 цагийн хугацаа бол төлөвлөж байна шүү. Бүрэн одоо бүрнээрээ тавигдана гэх юм бол яг ийм хугацаанд тавигдаж дуусдаг. Ер нь 6-аас 8 цагаас болдог байсан шүү. Бид нар бол олон үзээгөө 99 онд болж явахдаа 6-аас 7 цаг болж байсан. Тэгээ манай гандид бол бас энэ дэр их хүч тавиад одоо англи монгол хоёр хэл дээр бас ирсэн хүмүүс Тайлбарыг тавьж гэж байна. Гадны телевизийн гадны жуулчдад маш их ирсэн байна. За энэгээр бол бидний хувьд одоо Монголоо буцаагаад одоо дэлхийн олон улсад танилцахаас гадна ер нь Монгол бурхны шашин байгаа юм шүү гэдгийг бол одоо батлах ийм сайхан одоо баяр болж байна. Монгол улсыг бол бас тэгэхэд бурхны шишинтэй орн гэдгээр нь бол илүү таньдаг. Гэхдээ тэр зүйлээ яаж авч үлдэж байна, ямар зүйлүүд нь байна гэдэг дээр бол бас гадныхын их ажиглалыг судалгаа хийдэг. Яг тэр зүйлээ нас зорж ирдэг ийм зүйлүүд байгаа шүү дээ. Тэгэхээр энэ удаагийн даншиг наадам хүрээ цам шишин соёлын наадам бол бас энэ зүйлийг тодорхойлж өгснөөр онцлогтой байгаа. Бидний харж байгаа энэ Монгол цамд байдаг бас нэг хүрээ цамд байдаг нэг сондор энэ ташин хаан гэж хэлдэг. Өөрийн хөвгүүдтэй энэ өглөгийн эзэн болж энэ цамд одоо суусан. Энэ бол одоо Манжин хэвээ амбангийн одоо үсэлтээр хүрээ цамд орсон юм дөрвд. Ингээд бол одоо өөрөө юм өглөгийн эзэн энэ цамын хишгийг бол одоо энэ цам үзэж байгаа улсууд ингэж тараагаад тэгээ энэ цамын туршид бол энэ цамын одоо гатгны гадна ингээд сууж идэг энэ ард түмэнтэйгээ хамт байдаг ийм сонин дүрлэлтэй маш сонин дүр. Энэ одоо яг хуучин байсан хүрээний тэр цамын завхраад хүүхдүүдтэй ингэж явдаг. За энэс гадна бас нэг одоо таяг тулсан гам гар буюу одоо цагаан өвгөн гэж гардаг энэ тачин цэрэн буюу одоо тэнгэрийн уртнаас одоо уртнаастай дэйн тэнгэр гэж үздэг нэг юм хүн дээ. Цагаан өвгөний дүрийг бол монголчууд маань их мэднэ. Тийм. Цамын бүжгэн дээр бол их гарч ирдэг шүү дээ. Дүнжам одоо энэ нөгөө 3 дахь баг хос баг гарч ирээд цамж байна. Одоо ингээд явах тусам энэ баг цамд хөдөлгөөн хурцдаг юм. Энэ бас нэлээд одоо хурц хөдөлгөөнтэй. За энэ хийж байгаа энэ хөдөлгөөн бол голцоо баруун хөлөөсөө эхэлж баруун хөл дээр эхлээд тэгээ баруун тишгээ толгоо одоо баялаад жигний сүмшин дүг дүн жадгүй гэх буюу 1 2 3 4 5 6 7 8 9 гэсэн 9 ийм тоотой тоогоор гэж цамдаг ийм хөдөлгөөнтэй. Цамын хөдөлгөөний онцлог гэж бол маш их зүйл байна. Тэгээд цам харихаас л гэхээр бид хөдөлгөөний нэр хүмүүс илүү их хэлж яадаг. Бурхтал яг бидэнтэй адилхан алхаж явдаггүй юм байна л да. Ер нь тэр бурхтын одоо хөдөлгөөнийг л одоо дөрөх гэж цамд хийсэн шүү дээ. За тэгээд бүрээ цамын судалгааны тухай ярихад бол одоо манай Монголд бол одоо энэ хамгийн анх баригдсан хийд бол энэ хөгн хаан уулын өрөө дээр байдаг өвгөн хийд байдаг. За тэр өвгөн хийдийг бол саалан болдорж хийдэг хүн бол ирж барьсан. Тэгээд энэ цам гараад одоо нэг шөнө унтах өөрөөсөө нэг үе чулуу өрөөд унтаад босоход нь бол ус авдаг бол баясаад 3 үе одоо нэмж өрсөн байснаар тэр одоо хөгн хаан уулын өрөө дээр